Сайн мэцхан үзэгчдээ улс төрийн тойм эхэлж байна. Та бүхэн анхаарлаа хандуулна. 2025 онд дуусахтай зэрэгцэн намрын чуулган хаалаа. Ингэснээр 3 сар гаруй чуулсан улсын их хурлын гишүүд 2 сар гаруй амрах гэж байна. Харин тэд өнгөрсөн 3 сар гаруй хугацаанд юу хийв, юу бүтээв гэдгийг эхлээд нэг саная. За товчхондоо энэ намрын чуулган нийгмийн хүлээлтэд хүрч чадсангүй. За энэ дүгнэлтийг улсын их хурлын гишүүд өөрсдөө өгч байгаа юм. За учир нь намрын чуулганаар иргэдийн амьдралыг дээшлүүлэх, бизнесийн орчныг сайжруулах бодлогын ямар ч шийдвэр гарсангүй. За үүний гол буруутан нь эрх баригч намзаад тэр дундаа засгийн газар гэж улсын их хурлын гишүүд үзэж байна. За учир нь намрын чуулганы ихэнх хугацааг эрх баригч намынхан эрх мэдэл булаалцаар барсан. За эцэст нь арайхийн доктортой үлдсэн Зандан шатрын засгийн газар олон нийтийн хамгийн их хүлээж байсан татвар нийгмийн даатгалтай холбоотой асуудлыг хавд дарж суусаар намрын чуулганыг завсарлуулчихлаа. За үр дүнд нь төсвийн орлогч тасарч аж ахуй нэгжүүд үр ширэнд дарагдаж туслаа. Гэтэл засгийн газрыг бүрэн бүтэц бүрэлдэхүүнээр нь ажилуулах нэрээр албан тушаалнуудын томилгоо хөвөрсөн хэвээр байна. За хуульд байгаа гэх нэрээр засгийн газар 16 дэд сайдыг хүртэл томилсон юм а. Хөлтийн менежер байх хэсэг, дэд сайтай байх хэсэг гэд энэ асуудлууд бол ер нь улс төрийн диалогийг бол дамгааллаа. Нэлээд олон дандаа томилгоо ярьсан юм шиг, албан тушаал сандал ширээний хэрэглээсэн юм шиг харагдаж байгаа. Гэхдээ ямар ч байсан хугацаанд хуулийнхаа хүрээнд бол төсөө баталсан. Гүйцэтгэх засаглалын ажлын бодит үр дүнг ахиулахад чиглэсэн бас томилгоо юмнууд хийгдсэн гэдгийг зориуд хэлмээр байна. Урагшаа нэг 3 болоход хойшоо 4 болоход байгаа шиг ийм процесс болд юм байна л да. Одоо сонсгол хийж ингээд зарим төслүүдийг 1-2 орн сугалж авч эдийн засгаа баг анхуулах шахах юм болж байгаа байхгүй. Нийгмийн үндсэн суурь асуудлуудаа ярихгүйгээр одоо илүү попорсон тийм хандлагад хөтлөгдөж явлаа гэж хэлэхэд бол хэлцдэг байх. Томоохон эрх зүйн одоо шинжилэл төрийн бодлогын шинтгэлүүдээ хийхээр асуудлуудаа шийдэж чадлаа. Улсын намын дотоод зөрчил байсан нэг байсан энийг одоо нууж хаагаад явах уу те. Гэхдээ одоо эн чинь бүх юм тоглоомын дүрмээр явах хэрэгтэй. Тэгээд ирэх барьж байгаа нам юм чинь энэний дагуу мэдээж улсын их хурл за тэгээд засгийн газрын бүтэц бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах нь тодорхой шүү дээ. Тэгээд энэ зүйлэл хилцлээ гэж харж байна шүү дээ. Залхуу засгийн газар ерөнхийлөгчийн PR сонгуулийн PR хийхэд зориулагдсан суудлаа энд зориулж ингэж ямар нэгэн алдаа гаргахгүй байх, гой харагдах гэдэг байдлаар юу ч хийхгүй өнгөрүүлж байгаа энэ хугацааны одоо муу ур дагавар нь одоо ингэж он дамнаад үргэлжилж байна. Хасаа солигдох тоолонд түүний удирдлагын багууд бол нэлээд их хөдөлж байна тий. Хаас агуул төрийн алба хөдөлтийн нөгөө богино хугацаанд орж ирсэн хүмүүс чинь дахиад ажлаа мэдхгүй буруу зүйл оруулаад ирэх магадaltaй. Гишүүд хууль баталдаг. Тэг гишүүд ажлаа хийхгүй байна гэдэг. Гэтэл засгийн газар хуулиудаа оруулж ирэхгүй байгаа нь хамгийн гол алдаа. Гишүүд бол өргөн бариад байгаа. Энийг ингээ хэрэгжүүлээ батлаад явъя гэхээр засгийн газар нь бодлогоо оруулж ирэх ёстой. Засгийн газараа оруулж ирэхээр нь тэрийг нь харьяа гэдэг. Ингэсээр байгаад энийг удаан өгшин залуу ерөнхий сайд 2 ерөнхий сайдаас болж 3 жил ингээд хугацаа алдчих. Реформын шинжтэй асуудлуудаа яг шийдэж авахгүй бол одоо гэдгийг нэг дарга нь хэн байна, эсвэл хэнийг төлөөлөөд хэн томилогдож байна гэдгээс хамаарч яг хүнээс хамаарч айхтар их хөгжил ч юм уу тийм ээ дэвшил гараад авах бол боломжгүй болцсон харагдаад байгаа байхгүй. Тэгэхээр энэ нөгөө олон жил ингээд богшцсон юмнууд байгаа учраас тэгэхээр энэ дээрээ бол яг ингээд хүнийг өөрчлөөд бид нар хийчихнэ гэдгээс илүүтэйгээр одоо байгаа хүмүүсийг хийх одоо нөгөө нэг ажиллаа хийх нэг хугацааг нөгөөд тэн дээр үр дүнгийг харах хариуцлагын тооцох хэрэгтэй байгаа юм. Энэхүү намрын чуулганаар дөрвтэй хуулийн төсөл улсын хурл руу ганц ч оруулж ирээгүй засгийн газар хэний тухайн орвоо гэлтэй татварын багц хуулиас эхлээд эдийн засгийн эрх чөлөө, төрийн өмч хөвчлөлтэй холбоотой хуулиудыг улсын хуралд өргөн мэдүүлсэн. За эдгээр хуулиудаа хэлэлцэх хэсгийг нь улсын хурлаар дэмжүүлчихсэн. За ингэснээр эрх аврын чуулганаар хамгийн чухал хуулиуд хэлэлцэгдэхэр болоод байна. Гэхдээ эдгээр хуулиуд нь бушуу туулаа бариундаа баастай гихчээр үлгэн салхан боловсруулагдсан гэдэг нь төрийн өмч хөвчлөлтэй холбоотой үндсэн чиглэлийн төсөл дээрээс анзаарэгдэж байгааг гишүүд шүүмжилж байна. Тодорхойлбол засгийн газраас авчилгаар нэрлсэн 18 компани. За эдгээр компаниуд нь агаарын тээвэр, эрчим хүч, санхүү, уул уурхай зэрэг салбарт хамаарч байгаа юм. За энэ дотроос эрчим хүчний салбарын компаниудыг хувьчлах нь зөв болох мэсгтэр олон гишүүд эргэлзэж байлаа.
Учир нь эрчим хүчний үнийг чөлөөлөхөөс нааш хөвчлөл хийн гэдэг худлаа гэж зарим гишүүд үзэж байна. За түүнчлэн аймагуудын станцыг хөвчилснээр олон бэрхшээлүүд орон нутагт үүссэн тухай зарим гишүүд ярьсан юм а. Арангаа 2 дээр би төдийлөн амжилттай ажиллаж чадахгүй байна л гэж үзэж байгаа. Одоо шинээр баригдсан барилгуудыг дулаанаар хангадаггүй л гэж байна. Аймгийн удирдлагууд тэр нэг хувийн компаниг одоо царай алдаал дулаанаар хангацаач гэл ингээл явж байгаа л да. Тэгэхээр ийм асуудал дахиж гарахгүй байхын тулд бид нар энэ дулааны станцыг ялангуяа аймагуудын дулааны станцыг хөвчлөх асуудал дээр маш болгоомжтой хандах хэрэгтэй. Эрчим хүчний салбарын үнэн хатуу барьчихсан алдагдaltaа аль эсвэл өвдөг ашиг нь менежмент хийх боломжгүй байдаг. Тэгээ сайхан хөвчлөлөө гэдэг. Тэгээд гадна дотноос хэдэн хүн орж ирдэг. Тэгээд баахан хөрөнгө оруулагчдын итгэлийг алдсан. Эцсийн дүндээ ямар ч үр дүнгүй нэг ийм зүйл болоод хувирах нөхцөл байдал чи энэний цаана гарахаас ирээ яаж сэргийлж байгаа. Эрчим хүчийг одоо 100% төр төгсчийг хувийн шилжүүлэх юм бол энэ эрчим хүчийн стратеги ашиглах салбар үнэн талигаад өгчүүл яах юм бэ гэдэг. Тийм болохоор бид тодорхой хэмжээнд хөндөж байгаа. Эрчим хүчний тэр дамжлагууд дээр төрийн өмчийн оролцоо нь яг ямар хувь байх юм гэдэг одооноос тодорхойлж тэрнийхээ дагуу хөвчлөө хийхгүй бол дутуу буруу юм болчих вэ санаа зовж байна. Хэдий засгийн газар өмчөө хөвчлөх, худалдах, олон нийтэд нээлттэй болгох гэгчлэн зарчмын хувьд зөв асуудлуудыг хөндөж байгаа ч за хэрэгжүүлэх арга зам нь бүүдгэр байгааг гишүүд анхаарууллаа. За тухайлбал зах зээлийн багтаамжаа тооцоогүй дээр эрх зүйн орчинд гацаа үүсгэж байгаа хуулиудаач засгийн газар судлаагүй гэдгийг гишүүд хэлж байсан юм. За ингэснээр өнөөх болон хөвчлөн гих агуулгатай хэрэгждэггүй тогтоолуудын тоо нэгээр нэмэгдэх эрсдэлтэй гэдгийг ч хэлж байгаа юм а. Баахан хөвчлөн гэдэг ийм тогтоол гаргаад л идэг. Тэгээ ерөөсөө судалгаа байхгүй. Тэгээд дараад нь яагаад тогтоолын хэрэгжилт ийм бага хөвтэй байна гэхээр нөгөө нөхцөл байдлаа харж байгаа шийдсэн чинь зах зээлийн багтаамж байсангүй бас болохгүй байна гэд ийм судалгаагүй ингэж оруулж ирмээргүй байх юм. Тэгээ эн чинь бол дахиад нэг тогтоол болж үлдэх гээд байдаг. Тэгвэл батлахгүй бол тэгэл одоо энэ буцаагданд батлах юм бол хийвэл их хурлын одоо маш сайн хийсэн ажил болж үр дүн үлдэх байхаа. Засгийн газар бол боломжоор хичээгээд юм оруулаад ирсэн та бүхэн манаас илүү сайжруулад өгөөсэй гэж төгсөе. За тухайлах юм бол үндэсний агаарын тээвэрлэгч ганц компани болох Мяд компани бол 10% хөвчлөн гэдэг бол зүйлийг ирсэн байгаа. За гэхдээ энэ стратегийн ач холбогдол бүхий салбарт хөвчлөлийг хийхдээ ямар байдлаар хөвчлөл илүү одоо улсын төсөвт одоо төвлөрөх орлогонч тэр за мөн одоо энэ компани ашиг нэмэгдүүлэхэд ч тэр одоо тус нэмэр болох юм бэ гэдэг дээр бол гишүүд асууж тодорсон байна. Мяатын хувьцааны 10%-ийг стратегийн хөрөнгө оруулагч нарт санал болгож нээлттэй компани болгох заасан байгаа. Тэгэхээр стратегийн хөрөнгө оруулагч гэж хэнийг хэлж байна вэ? Стратегийн хөрөнгө оруулагч гэж хэнийг хэлж байна гэж байна. Өнгөрсөн хугацаанд бол Мяд компани удирдлага болон Эрчис Монгол компани удирдлагууд бол бид нэр EBRD-гийн холбогдох хүмүүстэй уулзсан. Тэгээд стратегийн хөрөнгө оруулагч гэдэг нь олон улсын санхүүгийн байгууллага хэлээд байгаа. Европын сэргээн бусдал хөгжлийн банк болон одоо IFC буюу олон улсын санхүүгийн корпорацийн холбогдох хүмүүстэй уулзаж тодорхой хэмжээний хөрөнгө оруулалт татаад тухайн байгууллагууд орж ирснээр компани засаглал, тайлагнал, ил тод байдал дээр нэлээд ажиллана. 10% хувьцаагаа худалдаж олох орлогыг улсын төсөвт оруулна гэсэн байгаа. За энэ нь ер нь хэдэн тэрбум төгрөгийн тооцоол байгаа юм. Энэ удаа төрийн мэдлийн хувьцааг арилжиж байгаа 3 компани одоо хувьцаанаас олсон орлогыг бол улсын төсөв тодорхой хувийг төлрүүлэхээр байгаа. За төрийн мэдлийн 3 компани нийт одоо 10% тооцоод бодох юм бол 2.2 их найт төгрөгийг орлогын аргаар буюу орлогын хандлагаар авч үзэхээр 10% нь бол одоо татан төлрүүлэх болцоотой гэж үзэж байгаа. За мөн нөгөөтэйгүр бол бусад компаниудыг хэрхэн хөгжүүлэх вэ? Ялангуяа томоохон үйл ажиллагаа явуулж байгаа Монголын хөрөнгийн бирж гих мэтчлэн эдгээр компаниудыг хөгжүүлэхэд юун дээр анхаарах шаардлагатай вэ гэдэг дээр гишүүд бол асууж тодруулж хариулт авсан байгаа юм а. Энэ хөрөнгийн биржийн одоо бол бид нар чинь 34%-ийг нь хөвчлөсөн байна. Гэтэл тэр байрлал байшин хоёрт нь болоод идэг салгаж хөвчлөж гинэ. Байрны хувьд одоо бас тийм үү. Бас одоо ингээд энэ хөвчлөл нэрээр тэр сайхан байршил, тэр сайхан байрыг тийм үү. Тэрэнд л үнцэн явчих гэдэг хардаад байгаа учраас тэрийг аваад үлдэж болно.
энийг их хурлаас ус чиглэх юм бол энэ ингэж болохно гэсэн тийм саналууд хэлсэн гэдгийг хэлье. Энэхүү төрийн өмчийг хөвчлөх тухай асуудал намрын чуулганы төгсгөлд орж ирж улсын их хурлаар дэмжигдлээ. За үндсэндээ энэ улсын их хурлын дэмжсэн хуулийн төсөл үндсэн чиглэл батлах тухай хуулийн төсөл байгаа. Тэгэхээр яг энэ үндсэн чиглэлээр тусгагдсан ерөнхий агуулгуудыг цаашид хэрхэн нэрэвчлэх вэ гэдэг дээр бол улсын их хурл дээр ажлын хэсэг байгуулагдаад явах юм байгаа. За үндсэндээ намрын чуулган хаагдсан хэдий боловч яг энэ төрийн өмчийн хөвчлөлтөй холбоотой асуудлуудыг бол улсын их хурлын гишүүд хаврын чуулган нээгдэх хүртэлх хугацаанд улсын их хурл дээр ажлын хэсэг байгуулагдаад за илүү одоо энэ сая ярьсан болон за бусад саналт өгнөлтүүдэд нэгтгэхэд хуулийн төсөл дэлгэрүүлээд тусгаад за өөрчлөх боломжтой гэдэг зүйлийг бол засгийн газрын зүгээс л ярьж ирсэн юм а. Өмнө нь 2018 болон 2022 оны төсвийг дагалдуулж төрийн өмчийн товоохон компаниудын хөвчлөлийн асуудлыг оруулж ирсэн ч за амжилтгүй болсныг гишүүд хэлж байлаа. За иймд энэ удаагийнхыг амжилттай болгоход олон зүйлсэд анхаарах шаардлагатайг хэлж ирсэн юм. За түүнчлэн удаан хүлээгдсэн татварын багц хуулийн төслийг засгийн газар намрын чуулган завсарлахаас 1 хоногийн өмнө буюу 12 дугаар сарын 30-нд улсын их хурлд өргөн мэдүүлсэн. За ингэхдээ яаралтай гормоор өргөн мэдүүлсэн. За улмаар улсын их хурл яаралтай гормоор хэлэлцгийг дэмжилгүй засгийн газарт мат тавьсан. 12 сарын 30-нд яаралтай хэлэлцүүлэх гормоор гэдэг татварын хуулиуд оруулж ирсэн байна. Гэтэл яаралтай хэлэлцүүлэх гэдэг маань өөрөө үндэсний аюулгүй байдалтай холбоотой буюу үндэсний аюулгүй байдлын үндэсний эдийн засгийн аюулгүй байдалтай холбоотой тохиолдолд дэгийн тухай хуулийн 33-1-ээр яаралтай хэлцэх боломжтой. Гэтэл яг энэ өргөн барьсан төсөл дээр бол яагаад үндэсний эдийн засгийн аюулгүй байдалд нөлөөлөх учир шалтгаантай болчихв, яагаад яаралтай гормоор хэлцэх ёстой вэ гэдэг ийм үндэслэл бол харагдахгүй байна. Энэ хуулийг хэлц хэсгийг өнөөдөр шийдээд за их хурл ажлын хэсэг байгуулад энэ хаврын чуулган хүртэлх хугацаанд чуулган завсарласан намрын чуулган саврын чуулган хүртэлх хугацаанд ажлын хэсэгт маш сайн ажиллаад дахиж хэлэлцүүлэг хийгээд ингээд шийдэх боломжийг бий болгож байгаа. Ингээд 3 сард хэлэлцээд эхлэх юм бол бид нэр 7 сартаа баталж амжина. Хэрвээ одоо өнөөдөр хэлэлцэхийг шийдэхгүй 3 сард өргөн бариад хэлэлцэж эхлэх юм бол бид нэр 10-11 сард батлагдана. Ингэх юм бол нэг 27 оны 1 сарын 1-ний өдөөс хэрэгжих боломжгүй болчих гээд байгаа. Одоо 4 хууль байгаа. Сүүлийн 2 жил гаруй хугацаанд олон нийтийн хэлэлцүүлэг хийсэн. Энэ жил төсөө өргөн барихтаа зэрэгцээд 9 сарын 1-нд бүтнээр нь өргөн барьсан байна. 4 хуулиа. Ингээд legal info дээр байж байгаа. Ингээд бүтэн одоо сүүлийн одоо 4 сар одоо югарлын гишүүд олон нийтэд одоо албан ёсоор ингээд дэлгэцсэн байгаа ийм хууль шүү. Тэрнээс биш гинт өчтөр боловсруулаад өнөөдөр орж иж байгаа зүйл огтос биш. Их хурлын гишүүд яг энэ хуулийн босруулалтын шат, хилцүүлгийн шат маш идэвхтэй ажилласан шүү дээ. Энэ чинь их хурлаас 9 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг ажиллаад засгийн газартай хамтраад өнгөрсөн хаваржингаа, зунжингаа хилцүүлэг хийцэн үйл байхгүй. Тэгээ одоо эн чинь манай Батуул гишүүн байна. Таны уурсууж байгаа ганц зөрөг гишүүн байсан манай ажлын хэсэг. Арс намаас эн чинь бас 2 3 гишүүн байсан. Ардын намаас 5 гишүүн байсан. Эн чинь хилцүүлэг хийгээд бид нар яарахгүй ч үнэхээр ард түмэн яарж байгаа хууль байхгүй. Засгийн газар улсын их хурлыг яаж хардгийг нэг хандлага энд харагдаад байгаа байхгүй. 3 сайд нь гуруулаад дистрагаар үг хэлээд. Улсын их хурлыг зүгээр нэг засгийн газар хуулийн хэлцсэн шиг бодоод та нар ингэж ажиллах хэрэгтэй тулгаж байгаа юм шиг. Та нар өөрсдөө ажиллаа сайн гэгээд арай эртөө өргөн барьсан бол ийм асуудал өрнөхгүй шүү дээ. За энэ их хурлын гишүүдийн зарчмын байр суурийг хүндэтгэж хүлээж авах хэрэгтэй. Ер нь бол парламент бол бэлэн байсан шүү. Намрын чуулганаас хойш хугацаанд хуулиа хүлээсээр л байсан. Сая ч гэсэн одоо хилцъя л гэж хүлээж ирсэн. Тэрээс хилцэхгүй гэж одоо хэлсэн хүн нэгч байхгүй. Хэлцэх хэсгээ шийдэж байгаа шүү дээ яралтайгаар. Тэрнээс биш баталт дуусгаж байгаа асуудал ерөөсөө биш. Хэрэв үнэхээр одоо өнөөдөр амжихгүй гэж байгаа бол татварын ерөнхий хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай яг нөгөө суур хуулиа яралтайгаар хэлцэх хэсгээ эндээ хэлцээд тэгээд ажлын хэсэг нь байгуулагдаад за тэгээд одоо хавар болтол энэ завсарлагаанаар одоо бүгдээрээ татварынхаа хуулийг тойроод одоо ажилтаа байяа л гэдэг иймээ санаа илгэсэн. Үнэхээр одоо ард түмний нуруунд дээрээс татварын дарамт ихтэй байна гэж байгаа бол аль жилийн өмнө өргөн барьсан байгаа. Бүрдэрж гишүүн болон бусад гишүүн өргөн барьсан байгаа. Нийгмийн даатгал биш нэмэн үртийн татвартай холбоотой хууль тогтоомжийг ягаад улсын хурлаар одоо хүртэл хэлцэхгүй байгаа юм. Энэ хуулийн өөрчлөлтүүд хийгдснээр иргэд аж ахуй нэгжүүдээр 2 эхнээ 700 тэрбум төгрөгийн татварын ачаал буурна. 2 эхнээ 700 тэрбум. Иргэдээс нэмэгдсэн өртгийн албан дотор, хувь хүний орлогын албан дотор хөнгөлөлт идэлээд 2 эхнээдийн ачаал буурна. Аж ахуй нэгжээр аж ахуй нэгжийн орлогын албан доторын хөнгөлөлт, нэмэгдсэн өртгийн албан доторын хөнгөлөлт энэгээр 700 тэрбум төгрөгийн ачаал буурах юм.
ийм л одоо ачаал бүгэлтэй учраас шийдчихээ. За иргэн нэг зүйлийг сануулгад бол 2026 оны төсвийг ерөнхий сайд өргөн барихтаа 3-аас 4 их найт төгрөгийн татварын хөнгөлөлт чөлөөлөлтийг бол үзүүлж байгаа гэдэг зүйлийг бол ярьж исэн. За гэхдээ энэ одоо тусгасан зүйлс нь бол яг энэ төсөв батлагдахад бол биелэлээ болоогүй. За тухайлах юм бол нөөтийн одоо буцаа олголтыг 5% болгож нэмэгдүүлэх асуудал бол 2026 оны сүүл хэсэг буюу 10 дугаар сар руу шийдэгдэж ирсэн. За үндсэндээ бол 1 сарын 1-ээс хэрэгжиж эхэлнэ гэж байсан зүйлэл 10 дугаар сар руу шийдэгдсэн байгаа. За нөгөөтэйгүүр бол аж ахуйн нэгжүүдийн одоо нөөт төлөх босго 50 сая төгрөг байгааг 400 сая төгрөг болгож нэмэгдүүлнэ гэдэг зүйлийг бол 2026 оны төсвийн төсөл дээр тусгаж оруулж ирсэн хэдий боловч за энэ нь бол батлагдaltaгүй хойш шийдэгдсэн. Хайшлуулж ирсэн энэ залтаа бол татварын багц зүйлийн шинжилэлтээр буюу ирэх 2026 оны хаврын чуулганаар хэлэлцэнэ гэдэг одоо зүйлийг бол оруулж ирсэн байгаа. Өөрөөр хэлэх юм бол яг энэ татвар нийгмийн даатгалын шимтгэлтэй холбоотой асуудлууд хойш шийдэгцээр байгаа юм а. Татварын ерөнхий хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг улсын их хурлын чуулганаар яаралтай хэлэлцэхийг дэмжиж гэсэн саналын томьёолоор санал хураалт явуулна. Санал хураалт. Энэ бол нэг яаралтай горимоор хилцэх хэсгийг дэмжээг гэсэн үг. Одоо төсвийн байнгын хороо хуралдаад энэ нэмэлт өөрчлөлт. Тэгэхээр шинжилсэн хариулга биш. Өнөөдөр төсвийн байнгын хороо одоо үргэлжлүүлж хуралдаад татварын ерөнхий хуулийн хилцэх хэсгийг дэмжиж чуулганаа оруулж ирье. Тэгээд татварын ерөнхий хууль дээрээ өнөөдөр хилцэх хэсгийг дэмжиж. Ийхүү сансандаа хүрч чадаагүй засгийн газар төрийн байгуулалтын байнгын орог хуралдуулж хаврын чуулганаар хэлэлцэх асуудлын дараалалд татварын багц зүйлийн төслийг багтаасан юм. Харин хаврын чуулганаар хэлэлцэгдэх асуудлууд донд орхигдсон нэг чухал асуудал нь эрүүл мэндийн даатгалын сантай холбоотой асуудал байлаа. За урд хормойгоороо хойд хормойгоо нөхөж ачааллаа дийлгээ байсан энэ санг эмх цэгцэнд нь оруулах асуудлыг хэлэлцэх шаардлагатайг зарим гишүүд хэлж байсан юм а. Улсын клиник эмнэлгүүд, дүүргийн эмнэлгүүд, аймгийн нэг цэвэрхэн өр зөөлгөд хэтэрлээ. Он дамжсан нуугдмал байдалтай байгаа. Энэтэй холбоотой эмнэлгийн тусламж үйлчилгээ салгарч байна. Тийм учраас хаврын шуулганд энийг оруулаад бас хян шалгалт хийгээд ирэмнэн даатгалын худалдаа авалтын үнэлгээний асуудал өөрчлөлт оруулах юм уу? Тусламжийг яаж сайжруулах тал дээр яахгүй бол одоо даатгалын хөнгөлөхөд байхгүй бол ардэр бүгд төлбөр төлж байна. Тусламж авч чадхаа байсан. Энэ талын асуудал дээр одоо ажлын хэсэг гаргадаг юм уу? Алис хаврын шуулганд хэлцэж өгөх болохгүй нэ. Ийхүү намрын чуулган завсралхын алдад улсын их хурл засгийн газрын өргөн мэдүүлсэн хуулиудыг хэлэлцснээс гадна зөнцөн үеийн цэцгийн дүгнэлтийг ч мөн хэлэлцсэн байдаг. За энэ бол эрүүгийн хуулийн 13-ийн 14-р зүйл буюу худал мэдээлэл тараах залтыг үндсэн хууль зөрчсөн гэж үндсэн хуулийн цэц дүгнсэн тухай тогтоол юм. Цэцгийн дүгнэлтийг хууль зүйн байнгын ороо хүлээж авахаас татгалзсан ч улсын их хурл хүлээж авсан юм. Ингэснээр эрүүгийн хуулийн 13-ийн 14 дахь зүйлийг улсын их хурл үндсэн хуульд нийцүүлж боловсруулах үүрэг оноогдоод байна. Шүүн бид нар өндөр дээд албан тушаал ашиж байгаа төрийн албан хаагч нар бүгдээрээ энэ улс төрийн төрийн замыг сонгосон. За тэгэхээр бид нар бол энэ хардлагын субъект гэдэг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Бидний нэр төрөө хамгаалах ганцхан арга бол зөв явах. Тэгэхээр энэ сэтгүүлчтэй маргалдах, үг хэлснийхэн төлөө, хэвлэл нийтлснийхэн төлөө ялангуяа эрүүгийн хуулиар маргалдана гэдэг бол арчлын зарчмаас хурж байгаа юм. Ерөөсөө сэтгүүлч андуу ташаа битсэн байд юм уу? Асуудал одоо юу гэдэг буруу ташаа мэдээлсэн бол хариуцлага нь редакц дээр шүү дээ. Энэ гүтгэх худал мэдээлэл тарах гэдэг гэмтрийн ард төрийн байгууллага өөрөө гомддог болсон иргэндээ. Бидний одоо ажил хэргийн нэр хүндэд халдж яах гэдэг байдлаар төрийн байгууллагууд өөртөө байгаа их усвар хуулийн боломжоо ашиглаад иргэнээ эрүүгийн хуулиар айлгадаг жишг тогтож эхэлсэн. Шүүхээс тийм шийдвэр гаргаж эхэлсэн. Хуулийн байгууллага дээр цагдаа дээр шалгаж байгаа хэрэгүүдийн дийлэх нь ерөөсөө төрийг шүүмжилж болохгүй, даргын үйл хэргийг одоо өөрөөр харж болохгүй гэдэг ийм хандлага руу нийгмийг түлхэж эхэлсэн. Тийм учраас бид бол үндсүүлийн цэцгийн дүгнэлтийг хүлээж авах ёстой. Нийтдээ 5 жилийн хугацаанд одоо 840 орчим хүн энэ гэмт хэрэгт ял шийтгдсэн байна. Хэвлэл мэдээллийн байгууллага сэтгүүлч бол тухайн дээл шийтгдсэн хүний 15% хэтрэхгүй байгаа. Тэгэхээр энэ нөгөө хэвлэл нийтлэх хэрэгчлөлтөй ганцхан холбоотой асуудал биш шүү. Ерөөсөө хүн хүнээ гүтгэж болдго юм уу? Доромжилж болдго юм уу? Хүний нэр төр хамгаалагдах ёстой юм уу? Хамгаалагдах ёсгүй юм уу гэдэг асуудал цаана яригдана.
хамгийн арчилсан гэж байгаа бүх улсад хүний нэр төр эрүүгийн хуулиар хамгаалагддаг. Хүн гүтгэх гэдэг бол уламжилт гэмт хэрэг. Энэ дунд зууны үеэс л дэлхийн нийтээрээ байсан гэмт хэрэг. Худал мэдээлэл тараах гэдэг бол сүүлийн 15-6 жилд бий болж байгаа шин төрлийн гэмт хэрэг. Гэтэл монголчууд бид худал мэдээлэл тараах гэдэг шин гэмт хэргийн гарчийн доор гүтгэх гэмт хэрэг бичээд холио тавьчихсан. Тэмүүжин гишүүн битээр нэг зүйл дээр санал нэг байгаа. Энэ илт худал мэдээлэл тараах гэдэг энэ зүйл бол шинжийн хувьд буруу томилогдсон. Зориуд санаатай гүтгэлэг тарааж байгаа захиалахта худлаа гэдгийг мэдсээр байж шүү. Энэ хариуцлагатай байх ёстой. Санамсар болгоомжгүй мэрэгжлийн алдаа. Зориуд санаатай биш. Энэ мэдээлэл одоо тараасныхаа төлөө бол эрүүгийн хариуцлага ноогдох ёсгүй. Энэ хоёр шинжийг ялгаагүйгээр одоогийн эрүүгийн хууль бичигдсэн байгааг үндсэн хуулийн цэц тодруулсан. Тэрнээс биш үндсэн хуулийн цэц хүнийг гүтгэж болно гэж хэлдэг байгууллага бас биш шүү. Мэдээж худлаа мэдээлэл тараагаад хүний гутааж доромжлоод байх юм бол хариуцлага хүлээл гэмээр байлгүй л яах вэ? Гэхдээ эрүүгийн хуулийн дээр худал мэдээлэл тараасан гэдэг 13-14 чинь хитрхи ерөнхий эвгүн цаг таарах юм бол яаж ч эргүүлээд нэг сэтгүүлж нэг үг хэлсэн хүнийг аваачаад мушгаад ялчиж болох үйс тэр нь бас бодит амьдралаар батлагдсан учраас хүний үндсэн эрхийг хязгаарлаж яах гэсэн нүгэлт хийсэн гэж ойлгосон. Эрүүгийн хуулийн 13-ийн 14-р зүйл бол хэн нэгэн өөрийгөө гүтгсэн гэж цагдаад хандхад прокурор цагдаа нар шууд нөгөө хүнийг буруутай гэдгээр зөвлчлээд явчихдаг. Улмаар эрүүгийн хэрэг үүсгэсэн бол шууд даслан сэргийлэх арга хэмжээг чөлөөтэй авдаг. Хизээч нөгөө хүнийг энэ буруугүй гэсэн одоо цагаатгах талын нотлох баримтыг цуглуулдаггүй. Ийм өрөөсгөл талтай хуулийн заалт байгаамаа. Хин нэгнийг гүтгэх, худал мэдээлэл тараах их үүсвэр нь нэг сэтгүүлчд хэвлэл мэдээллийн байгууллагууд байдаггүй л байхгүй да. Цаана нь захиалагч нь хин бэ гэдэг нь хамгийн том асуудал. Улс төрчид өөрсдөө өнөөдөр дүгнэлт хийх ёстой. Яагаад бусдыг гүтгээд байгаа юм? Яагаад бусдыг доромжлоод байгаа юм? Яагаад худал мэдээлэл явуулахад мөнгө тараагаад байгаа юм? Хинт захиалга өгөөд байгаа юм? Улс төрчид байхгүй юу? Тэгэхээр энд бол хэвлэл мэдээллийн байгууллагуудын буруу гэхээсээ илүүтэй улс төрчид өнөөдөр дүгнэлт хийх ёстой шүү нөхөд минь. Тэгэхээр энэ цэцгийн дүгнэлтийг авч хүлээн авах нь зүйтэй. Лайвчад байдаг юм орилдог гэдэг хүмүүс замбраагүй өндөр өртөгтэйгээр төлбөртөөгөр мэдээлэл тараадаг. Тэр нь араасаа үргэлжилдэг. Өнгөрсөн наадмын өдрүүдээр Хятадд намын шугамар альжсан ажлын зургийг гаргаж ирээд барьцаал явсан гэж гаргаад тавьчихсан мэс. Кен явсан гэл. Өөр хаашаа гэлээ. Ингээ худал гүтгэлгүүд явуулаад байдаг. Энийг бид нар яах ёстой? Цэцгийн дүгнэлтийг үнслээд бид нар ажиллаад энэ хүнийг гүтгэх, доромжлох, худал мэдээлэл тараах гэд эн чинь бас дотроо олон ялгаатай. Үүсээ даа хор уршгийн хувьд бас ялгаатай. Энгийн иргэн дүү нийтийн албан тушаалтнуу гэд бас ялгаатай. Гэх мэтэр маш ийм нарийн нюанстайгаар бид нар хуульчлах юм боломж гарч ирж байгаа гэж харж байгаа. Цэцгийн дүгнэлтийг хүлээж хэрвээ авбол бид нар хуулиндаа өөрчлөлт оруулах эрх нь бол хууль зүйн байнгын ороонд хадгалагдаж байгаа. Тэгэхээр их хурлынхаа хууль зүйн байнгын ороон дээр энэ цэцгийн дүгнэлттэй холбогдуулаад тэр худал мэдээлэл түгээх гэдгийг юуг ойлгох вэ гэдгийг зааглаж өгөх асуудал байхгүй юу? Хуулаа илүү тодорхой нэг мөр хэрэглэх болцоотой болоо гэдэг цэц тайлбар өгчөөд байна шүү дээ. Тэрнээс биш энийг авна авахгүй гэдэг нь эрүүгийн хуулиас энэ заалтыг бүтэн авах гэдэг ойлголт огт биш. Энэ хоёр гишүүний хэлээд байгаа асуудал. Ийхүү намрын чуулган нийгмийн хүлээлтэд хүрч чадаагүй ч хаврын чуулган хүлээлт үүсгээд байна. Татварын реформ хийгдээж эдийн засгийн эрхчлөө сэргэж бизнесийн орчин сайжрах болов уу гэсэн хүлээлт горилго олон нийтийн дунд байгаа юм. Харин эдгээр хуйлуудыг чуулганы завсарлагын хугацаанд улсын хурлын гишүүд хэрхэн чамбайруулж, шүүсийг нь хэрхэн шахаж оруулж ирэхээс бүх зүйл шалтгааллах юм а. Улсын хурлын гишүүд тойргийнхондоо ажиллаа тайлагнаж байгаа нэртэй хэвийн бов ар сархан зүйлс тарааж, займгийн авраг, улсын авраг малчны шагнал гардуулж явахын оронд иргэдийн амьдралд хэрэгтэй татвар бизнесийн орчинтой холбоотой хуйлууд дээрээ саналыг нь авбал илүү үр дүнд хүрэх үзье.